бол одоо энэ шинжилсэн найруулгын төсөлд бол яг гэрэлтийн гэрээ гэдэг нэр томьёогоор нь бол тэгээ энэ гэрээнд юуг тусгаж болох уу, юуг хориглох уу гэдэг зохицуултыг нийлүүлэлтийг наривчилж зохицуулсан байж байгаа. Тэгэхээр энэ гэрэлтийн гэрээ гэдэг бол гэр бүл одоо болохоос өмнө гэдэг юм уу, тэ гэр бүл болсны дараа ч гэсэн энэ гэрээг хийж болно. Энэ сайн дурын үндсэн дээр гэрээгээ хийн. Энэ гэрээнд тусгаж болох зүйлүүд нь бол гэр бүл цуцлсны дараа гэрлэгчдийн одоо дундаа хамтаар бий болгосон хөрөнгөө хэрхэн хуваахын, хүүхд асрамжийн асуудлаараа хэн дээрээ явахын, тэжээнд итгэх үүргээ гэр бүл цуцснаас хойш хүлээх юм хүлээхгүй мүү гэдэг юм тийм ээ. Ийм асуудлуудаар бол гэрлэгчид өөрсдөө тохироод гэрээ байгуулах юм боломжтой. Тэгээ энэ гэрээгээ бол бас нотариатаар баталгаажуулж албасын болох ийм зохицуултыг бол оруулж ирсэн байж байгаа. ДНХ-гийн шинжилгээ буюу утам зүйн шинжилгээний асуудлыг бол бас энэ шинжилсэн найруулгын хүрээнд бол оруулж ирж байгаа. Гэрлэгчид хүсвэл болон эсвэл одоо сонирхогч талын хүсэл дээр одоо шаардлагаар энэ ДНХ-гийн одоо шинжилгээг сайн дурын үндсэн дээр бол хийх ийм зохицуултыг бол оруулж ирж байгаа. За энэ зохицуултын гол ач холбогдол нь бол нөгөө ураг төрлийн буюу тийм ээ ийм улсууд маань гэр бүл болж одоо Монгол хүний хүн ам зүйн удам зүйн асуудлын аюулгүй байдлыг хангах зорилгоор ингээд үндэсний аюулгүй байдлын одоо агуулгаар бол энэ зохицуулт маань бол орж иж байгаа. Гэхдээ энэ нь бол одоо хүссэн тохиолдолд хийх ийм зохицуулт байж байгаа. За хуулийн төсөл тусгаснараа бол 2028 оноос энэ гэрлэгчид одоо хүсвэл энэ удам зүйн шинжилгээгээ хийх буюу ДНХ-гийн шинжилгээ хийх юм боломж бол бүрдэх юм.